Сайн уу найзуудаа? Сайн амарсан. Монголын шинэ өглөө нэвтрүүлгийн сайн үгэд болонтой хамт байгаа найзуудаа баярлалаа. Тэгтэлээ чи бас сайн үгтийн дүрнэд зөндөө олон дүрм хэрэгжиж байгаа тийм ээ? Тий. Би сайн үгт олж байгаа. Найзуудаа та нар надтай найз нээстэй. За тэгэхээр тэнтэлээ өнөөдөр бүгдээрээ гар нүрээ арчхаа хүчнийг үзцгээе тэхүү. Чи гар нүрээ яаж арчдаг вэ? Түнтүүлээ би альжуура хэмжигаар нүрээ арчдаг штэ. Заримдаа гарт яаж таарна тэрнгээр нь нүрээ арчдаг. Найдаа арчуура хойн базаад үржиг барьж агаад нүрээ арчих нь зөв үү буруу юу? Хүүхдүүдээ зургийг хараарай. Арчуура дэлгээд арчих нь илүү зүйтэй шүү дээ, тийм үү? Нэг нүрээ арчих чи юу сүртэй юм бэ? Би л хамаагүй л арчдээ штэ. Үгүй дээ түндүүлээ. Ээж минь бидэнд нэг зүйлийг загсан. Хүн альва зүйлийг жаахан гэлтгүй анхаарал тавьж сайхан соёлтой цэвэр нэмбай хандах нь сайн хүүхдүүдийг дүрм гэж хэлсэн. Тийм үү? Тэгвэл үүнээс хойш би альжуура дэлгээд нүрээ арчиж байна. Найзуудаа та нар нүрээ яаж арчдаг вэ? Тэгэхээр жаахан ч гэсэн бүх зүйлийг цэвэр нэмбай гой сайхан хийж сурвал гоё тийм ээ найзуудаа? Хүүхдүүд бид сайхан гоё цэвэр цэмцгэр бас соёлтой байвал хүмүүс бүгдээр баяртай байна. Аав ээж маань бас бид нарыг хараад баярлна. Тийм ээ найзуудаа? За тэгэхээр хүүхдүүдээ бүгдээрээ сайн хүүхдүүдийн баримтлагдаг дараагийн дүрмийг гаргаж ирээ. Тэхүү? За ямар дүрм байж болох вэ найзуудаа? Сайн хүүхдүүд тэгвэл альжуура дэлгээд нүрээ зөөлөө арчдаг юм байна штэ. Тийм ээ найзуудаа? Миний хийж байгаа зөв үү буруу юу? Тэгвэл би үүнээс хойш байнга тэгж арчнаа. Найзуудаа телевиз үзэж байгаа найзууд маань бас энэ дүрмийг давтаад хэлээрэй. Бүгдээрээ зэрэг хэлье. Тэгээ түндүүлээ. Бүгдээрээ зэрэг хэлье. 1 2 3 сайн хүүхдүүд альжуура дэлгээд нүрээ зөөлөн дарж арчдаг. Тийм үү найзуудаа? За тэгэхээр телевиз үзэж байгаа хүүхдүүдээ манай дараагийн дүрмийг тухлан сууж үзээрэй. Найзуудаа Монголын шинэ өглөө нэвтрүүлгийн сайн үгэд болонтой хамтдаа байгаарай хүүхдүүдээ. Бүгдээрээ сайн үгэд болцгоё. Бүгдээрээ сайн үгэд болцгоё. Баяртай найзуудаа. Баяртай.